Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз пүрэв гарагийн 21 цагаас нээлттэй хором шууд нэвтрүүлгээ энэ удаагийнхаа дугаарыг бэлтэн үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид хүүхдийн хоол тэжээл хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс мөн одоо хүүхдүүдэд нэвтрүүлэгтээ урьсан. Нэвтрүүлгийг маань урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт ирсэн нийт зочдоос талархснаа илэрхийлье. За тэгэхээр би хамгийн ихний асуултыг манай нэвтрүүлгийн хамгийн бяцхан оролцогчоос асууя. Чи хэдгээр анги үлээ? Өдийн хоол идэж гин үү? Чиний идэж байгаа хоол амттай байна уу? Ямар хоолыг нь зарим үедээ бас идэж чаддаггүй вэ гэдэг асуултыг чинь асууя. За би болохоор 5 дугаар анги. Тэгээд ер нь бол би өдөр болгон өгсөн хоолыг нь иддэг. Тэгээ угаасаа хоолоо идэх дуртай. Тэгээ би өчигдөр нь хийсэн хоолыг өглөө нь идэхгүй сургууль дээр хоолоо ирээд идэх дуртай. Өчигдөр нь өгсөн хоол гэдэг нь юу гэсэн үг вэ? Өчигдөр өрөө гэртээ хийсэн хоолыг өглөө идэхгүй. Идэлгүйгээр өглөө ирж агаад сургуулиасаа өгж байгаа хоолыг иддэг байна шүү дээ, тий? Илүү амттай гоё байдаг уу? Шинэ байдаг. Шим тэжээлтэй. Тий. За, ямар мундаг юм. За, тэгэхээр чи өөрөө хангалт хажуугийнхаа хүүхдэд микрофон өгч хүүгийн саналыг бас сонсъё. Чамд ямар байдаг вэ хоол нь? Би бол 6 дугаар анги. Тэгээ хоол идэхээ ер нь бол болцсон. Нөгөө 5 дугаар ангитаа иддэг байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Өдийн хоол ер нь өгөхөө болцсон. Дунд ангид ороод. Өгөхөө болцсон. 5 дугаар ангийнхан өгдөг тий угнуудад. За. Ер нь ямар байсан? Чи тэгээд өдийн хоол иддэг байх та? Дажгүй өдөр болгоо иддэг байсан. Гоё байсан. Амтрахын иддэг. За, баярлалаа. За тэгэхээр ямар таа ч гэсэн манай хилцүүлэг нэвтрүүлэгт оролцож байгаа бяцхан өдийн хоол иддэг бас суралцагч нарын сэтгэл бол өндөр байна. Гэхдээ бидэнд бол асуудал байгаа. Тийм ч учраас өнөөдөр хилцүүлэг хийж байгаа. Тэгэхээр эрхэм хоёр докторыгоо өнөөдөр яг хүүхдийн хоолны шим тэжээлийн асуудал ямар хэмжээнд байгаа нь цохимжит хэмжээнд байж чадж гэнэ үү гэдэг дээр саналыг тань сонсъё. За Туяц өгшөөс эхлэхөө. За өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль гараад энэ одоо 1-50 дугаар ангиудад хэрэгжиж байна. Тэгээд хүүхдийн шим тэжээл тохирсон хоол өгөхийн тулд мэрэгжлийн одоо хоол зүйчнийг зохион байгуулж явах ёстой. За тэгээд өнөөдрийн байдлаар өгч байгаа энэ байдлуудыг харахад бол янз бүр байгаа. Зарим тохиолдолд шим тэжээлийн бол тааруулж одоо өдрийнх нь авах ёстой илчилгээхийн хэмжээнд авч чадаж байгаа. Зарим одоо хүнсний түүхийн бүтээгдэхүүн хомсдолтой энэ газар бол нэг төрлийн одоо бүтээгдэхүүнээр байнга үйлчлэх энэ төр явдал бол бас байгаа. Бүхний тэрэ бол бүрэн хэмжээнд шим тэжээлээ авч чадж байна гэж хэлэхэд бас учир дутагдaltaй байгаа. За баярлалаа доктор. Бид нар бол сая бага насны 2-4 дугаар ангийн хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн. Энэ маань 6 сургуулийн хүрээнд хийсэн байгаа. Баянзүрх дүүргийн 132, 137, Өөр ханга аймгийн 4-5 дугаар сургууль, за Дундговь аймгийн Мандалговь, Говийн ирээдүг сургуулиудаас 250 хүүхдээс 2-4 дугаар ангийн хүүхдүүдээс бол авсан. За энэ хүүхдүүдээс судалгаа авахад ер нь өдийн хоолны сэтгэл ханамж ямар байна гэхэд 75% нь бол хоолндоо дуртай гэсэн хариултыг бол өгж ирсэн. За энэ дээр гол асуудал нь ямар нь болохоор одоо хүнсний ногооны хангамж тийм ээ. Одоо хоол хүнсэндээ яаж байгаа хүнсний ногоог болохоор одоо 53% нь бол хүнсний ногоог бол хэргэлдэгэ гэж хариулж байна. За 36.3% нь сүү цагаан эдэг бол өгдгөө гэсэн байсан. 6.8% нь жимсхнийг өгдгөө гэсэн байсан. Тэгэхээр бид нар сургуулийнхаа хүүхдүүдэд одоо шим тэжээлийн хангахын тулд аль болох одоо жимс хүнсний ногоо сүү цагаан эдэг бол төлхөө өгөх. Тэгээ ялангуяа сүүгээр хангах асуудал бол бас нэг тулгамдж байгаа асуудлын нэг болж байгаа. За баярлалаа. За тэгэхээр би мөнхтөр дараагийн асуулт. 36 дугаар тогтоолд зааснаар бол хүүхдийн хоол, сүү, ногоо, жимсгийн тэжээлийг үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхийн эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж заасан байгаа. Мөн 36 дугаар тогтоолд туссан хүүхдийн хоолны чиглэлээр туссан арга хэмжээ хэрэгжүүлэхэд хэр хэмжээний төсөв одоо батлагдж байна гэж. Тэгэхээр төсвийн дэмжлэг үзүүлэх гэдэг юм орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та тодорхой баримт хэлээч. Тийм. За сайн байцгаана уу үзэгчдээ оройны мэндийг дэвшүүлье. За одоо манай Монгол улсын ерөнхийлөгч маань бол үндсэндээ 3 том одоо хөдөлгөөнийг гаргасан байгаа. За тэрний нэг нь гэх юм бол эрүүл Монгол хүн, хоёр дахь нь бол хүнсний хувьсгал гэж
хоёр хөдөлгөөн байгаа. За хүнсний одоо хүүхдийн хүнс гэдэг бол энэ хоёр хөдөлгөөний яг огтлцоор нь байж байгаа хамгийн чухал асуудлын бас нэг байгаа. Мэдээж манай Монголын хойч ирээдүйн одоо эрүүл мэнд одоо айгу гол үүрэг гүйцэтгэх хүнсний асуудал байгаа. За тэр утгаараа бол таны сая дурдсаар бол 36 дугаар тогтоол дээр тодорхой бол зааж өгсөн байгаа. За тэрэн дээр бол одоо хүүхдийн хүнсний хууль эрх зүйн тогтолцоог бол бүрдүүлэх хэрэгтэй байгаа. За тэр нь маань одоо хүйс үдээ аж ахуйн яам дээр тэр ажил нь явагдаж байгаа. За одоо төсөл нь хуулийн төсөл нь бэлтгэж байгаа гэж бид нар бол ойлгож явж байгаа. За мөн голцоо бол одоо боловсролын яам, за хөдөө аж ахуйн яам, тэгээд сангийн яам бол хамтарч байгаад хүүхдийн одоо шимт хижээл, тэгээ инфляцтай уялдуулсан байдлаар одоо тэр төсвийг шийдэх асуудал нь бас яригдж байгаа. Бас одоохондоо харайхан бүгдээрээ төсөв нь бол батлагдаагүй гэж би ойлгож авч байгаа. Тийм мэдээллийг авч байгаа. Гэхдээ бол тэрэн дээр бол манай хэдийн яамдууд бол ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. За яг одоо ингээд утга удахгүй сонгуул болох сонгуулийн дараах нь бол тэр асуудал нь шийдэгдэж явах байхаа гэсэн бодлоготой байгаа. За тэгээд мөн тэрний дараахан том асуудал гэх юм бол тэр хүүхдийн хүнсийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг одоо нэмж байгуулах. За үйл ажиллагаа явуулж байгаа тэр үйлдвэрүүд хөнгөлтэй зээл олгох гэсэн тийм асуудал явж байгаа. За одоо бол хүнсний хувьсгал ихснээс хойш хөнгөлөлтөй одоо нийтдээ 6%-ийн 830 тэрбум төгрөг өгсөн байгаа. Тэр дотроос нь 500 хэдэн тэрбум л хүнсний үйлдвэрүүдэд явсан байгаа. Гэхдээ бол тэрийг бас яг хүүхдийн хүнсэнд зориулагдсан хэдэн хувь явсан байгаа гэдэг. Тэрийг бас нэгдэлж үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Бас жоохон зам асуудал байж магадгүй бах. Ялангуяа тэр үйлдвэрүүд дээр бол өндөр одоо хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бол тавих тэр тогтолцоог бол бас бүрдүүлж явах гэсэн. Тиймэрхүү асуудал мэдээж бол байгаа гэж үзэж байгаа. Баярлалаа. За боловсрол шинжилгээний яам руу Түмэн гэрэл дарга хариулах баг. Хүүхдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол маш чухал. Миний авсан тоо мэдээлэлээр бол одоо Монгол улсын хэмжээнд 820 сургуульд 700 мянган сурагч сурж байна. Сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшиж байгаа 1400 орчим цэцэрлэгт 280 мянган хүүхэд суралцж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 5000 ч гэдэг юм уу. За одоо юу гэдэг юм? Дотор байрандны 35 мянга. Ингээ бодохоор нийт хүн амын маань 3.1-тэй тэнцвүүц хэмжээний хүн ам тэнд үдийн хоолоор хооллоод төрөөс явуулж байгаа бодлогын үр шимийг хүртээд байж байгаа. Энүүгээр дамжуулаад хүүхдэд ямар одоо ирээдүйг бий болгож хоол хүнсний ямар боловсрол олгох боломж бий байгаа вэ? Энэ боломжоо хэр хангаж чадж байгаа вэ гэдгийг хэр ашиглаж чадж байгаа вэ гэдээ асуучих л да бүр тий. За юуны өмнө бүгдэнд нойроо минь төргий. За өөрөө чинь хэлсэнчлэн одоо яг манай боловсролын салбарт бол 1 сая гаруй мянган суралцагч байна. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, төрөний мэргэжлийн боловсрол гэдэг. За эдгээр хүүхдүүдийн хоол хүнсний асуудлаа эдгээр хүүхдэд бол яг нас биендэн тохирсон шимтгийлэлтэй хоолны үйлчилгээ үзүүлэх дээр нь яг энэ үйлчлэгээрээ дамжуулаад тэдэнд хоол шимтгийллийн боловсрол олох асуудал бол манай боловсрол шинжилгээ ухааны яамны гол зорилго байдаг. Тэгэхээр түрүүн бас тойц захирал маань хэллээ. Хууль маань одоо 20 онд батлагдаад 4 ч жилдээ хэрэгжиж байна. Тэгэхээр энэ хууль өөрөө зөвхөн хоол шимтгийллийн боловсрол олох гэхээс илүүтэй хүүхдэд яг тэгш хүртээмжтэй чанартай хоол хүнсийг хангах. За тухайн хүүхдийн хоол хүнсээр хангахад сургуулийн орчин буюу галтгооны орчин нөхцөлийг сайжруулах. Цэнд ажиллах хүний нөөц, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх. Мөн түрүүний ярьсанчлан хоол шимтгийллийн боловсрол олох гэсэн үндсэн 4 том функцтэйгээр ингээ хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо эхний ээлжинд бид нэр түрүүн бас тэр хүүхд маань хэлж 6 дугаар ангид ороод бид нэр итгээсэн гэх тээ. Одоогор бол улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 380 мянган хүүхэд бол үдийн хоол хөтөлбөрт хамрагдж байгаа. Үе шаттайгаар бид нар бас дундаа ингээ ахлах анги гэдэг ингээд үдийн хоолны хөтөлбөрийг 1-12 дугаар ангидаа бүгдэнд нь хэрэгжүүлэхээр ингээд зорж байгаа. Шууд хугацаа асууч. Ахлах ангийнхын хэзээ өгч эхлэх гэж байна. Бэлтгэл ажил ямар хэмжээнд явж байгаа? Ер нь бол юун дээрээ гацаад байгаа. Тий. Ер нь бол хуулиараа бол дундаа ингээ ахлах анги өгөх болцсон. Гэхдээ энэ маань өөрөө энэ хөтөлбөр нь бол төсөв санхүүжилтийн хувьд бол маш их өндөр төсөв санхүүжилтийг шаарддаг ийм төсөл хөтөлбөр байгаа. Энийхээ үүрэг ашгаараа ч гэсэндээ нийгмийн одоо зөвхөн боловсролын салбар биш те эрүүл мэндийн салбар, нийгмийн салбар, за хүнс үдэ аж ахуйн салбар гэдэг олон салбаруудад ингээд үр өгөөж өгж явдаг хөтөлбөр учраас энэ өөрөө төсөв санхүүжилтийн хувьд бол бас нэлээдгүй яадаг. Хоёрдугаарт бол энэ дээр бол бас нөгөө хүний нөөцийн асуудал, галтгооны асуудал, орчны нөхцөлийн асуудал маань бүрэн бэлтгэдэг байгаа учраас бас дундаа анги маань бас тодорхой хугацаагаар жоохон хойшлцсан байж байгаа. За баярлалаа. Булган микрофон аваад яг сургууль дээр хоол зүйчээр ажиллаж байгаа хүний хувьд зовлон юу вэ? Яг хүүхдүүдэд аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан шимт хичээлтэй чанартай хоол өгч байгаа юу?
зарим үед өгч чадахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна? Хоол зүйч хүний хувьд. За орой минь. За миний хувьд бол манай сургууль дээр бол хоолны яг юу бол бүтээгдэхүүнээ одоо сонгох гэхээр тухайн компанийнхаа нэр төрөлд бид нэр яг уягдж ажилдаг, тийм захирагдаж ажилдаг. Бид нар одоо нөгөө хүүхдэд 20-той хүнс тухайн компани маань 20-той хүнс одоо эрүүл ахуй ч юм уу тэр компанийн маань эмч маань шаардлага тийм хангаагүй бол бид нэр ингээ буцаая тэр доорн буцаая гэхээр бүтэн 7 хоногийн өмнө манад авчираад өгчдөг. Тэгээ манай сургууль одоо нэг хадгалах орчин хомос ганцхан агуулгатай ч юм уу хөргөч маань баг. Компанитай сургууль гэрээ гэдэг юм уу? Яаж шалгаруулж гэрээ тендер зарлж яаж авдیں۔ Одоо тэр хоол үйлдвэрлэж хүүхдүүдэд өгч байгаа компани нөгөө нэг зурагт мэдээ араад угаар ч юм уу юугаар зарлал тавьж байгаа. Тэгээд юу байдаг. Тухайн компаниа сонгоод тэгээ бүтээгдэхүүн найдаг. Тэгээд бүтэн 7 хоногийн өмнө бараагаа авчираад буулгачдаг. Тэгэнгүүт манайх дараагийнхан 7 хоногт нь ч юм уу нөгөө бараа маань хадгалах нөхцөлгүй болоод зарим нэг төмс одоо хүнсний ногооноос ахгуулаад хорогдол маш их гардаг. Тэгээ заримдаа технологи карт одоо цэсээ боловсруулалт гэхээр тухайн компанилгоо яриад одоо танад ийм бүтээгдэхүүн ийм бараа байна уу байхгүй юу гэдгийг асуугаад тухайн компани нөгөө бүтээгдэхүүнээс хамаарч технологи картаа зохиодог. Яг нөгөө бид нэр өөрсдийнхөө зохиоё гэсэн цэснийхаа дагуу өөрсдөө ингээд цэсээ зохиох гэхээр боломж байхгүй. Яагаад гэвэл нэр төрөл хомс. Тэгээ энэ одоо төлөвлөгдсөн байсан зүйл алдагдаад эхлэхээр үр дагаврын та нар юу гэж хардیں۔ Порцн багасчт юм уу? Одоо нэг хорогдол 7 хоногийн өмнө авчирсан болохоор ч одоо нэг хорогдол маань багасна. Дээрээс нь хүүхдийн маань хоолны шимт хичээл бас алдагдана. Тэгээ дээр нь бас хүний нөөц гэж бас нэг чухал юм байгаа даа шүү дээ. Яг одоо тэр нөгөө үйлдвэрлэл эрхэлж байгаа хүүхдүүдийн хоол бэлтгэж байгаа газар шүү дээ. Одоо гэрээ агуулсан. Тэр газруудын маань одоо ур чадвар гэх юм уу тий тэр үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулж байгаа байдал дээр бас алдаа оноо хэр харагддаг вэ? Яг нөгөө мэрэгжил түрээс биш. Манайх бол нөгөө түрээсийн галтгоо шиг улсын галтгоо байхгүй юу? Тэгэнгүүт манай сургууль одоо 1-5 ангид бол 2700 хүүхэд тоолдог. Тэгэнгүүт дотор галтгоонд ажиллаж байгаа ажилчид маань 8 л хүн байгаа. Яг нөгөө мэрэгжлийн бүр нөгөө нэг хүүхдээ олоор мэрэгсэн тоогооч бол 2 хонтой. Тэгэхээр бас жоохон зовлонтой. Гэхдээ яг хөө чадвартай 2 сайн тоогоочтой болохоор бас болоод. Тийм үү. Болоод. За би захирлуудынхаа үгийг сонсъё гэж бодож микрофон авчаарай. Нөгөө овоо осгоогүй шаазгаан суух гэж нэг үг гэдэг тий. Тэгэхээр захирал эмч багш одоо хоол зүйч нар маань илүү их асуудлаа мэдж байгаа гэдэг утгаар нэвтрүүлгийн ихэнд асуудал нь юу байна гэдгээ гаргаад авчий гэж бодоод байна. За саналын сонсъё. За сайн байцгаана уу. Нийслэлийн ерөнхий боловсролын 89-р сургуулийн захирлын хөвөр байна. Манайхаа бол дүүргийн 16 дугаар хороонд байрладаг. 1-5 дугаар ангийн 2211 сурах суралцдаг. За манай сургууль ер нь түрээсийн цайны газар ажиллаж байгаа. Өөрийн хичээлийн 2 байр нь зориултын цайны газаргүй. Тэгээд нэг анги одоо тогтжуулаад түрээсийн цайны газар ажиллаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ 2000 хугацаанд гарсан танд ямар нэгэн бэрхшээл тэр одоо түрээслэгчтэйгээ ингээд үл ойлголцоод чи яаж хүүхдийн хоол инглээ тэглээ гэд ямар нэгэн асуудал гарч ирсэн юм нь юу вэ? Ерөөсөө шийдэгдэхгүй нэг яваад идэг зүйл байна уу? Байхгүй юу? Манайх зориултын бас цайны газартай тэгээд түрээслэгч байгууллагатайгаа ямар нэгэн одоо үл ойлголцол одоо гараагүй үдээ одоо 8 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Би бол очиод 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэг үйл ойлголцол гараагүй гэхдээ одоо манай дээр тулгамж байгаа асуудал юу вэ гэхээр цайны газраа одоо өргөжүүлээд засварлаад одоо бас засвар үйлчлэгийг мэрэгжлийн төвшөнд хийлгээд одоо өөрт 2024-25 оны хичээлийн жилд хүссэн хүсээгүй сургууль өөрөө авнаа. Тэгэхээр одоо засвар үйлчлэгийг хангаж байна. Дараагийн дугаарт одоо яаж юм нөхөр ер нь бүх сургуулиуд дээр гарч байгаа боловсон хүчний асуудал байдаг. Боловсон хүчин бол одоо олдц их муу хоол зүйч гэхэд л одоо маш эрэлт хэрэгцээ ихтэй мэрэгжлүүдийн нэг байна. За дараа нь тогооч нар маань одоо цалин бидний төсвийн цалин хувийн хвшлийн төсвийн цалингаас бага учраас тогооч олдохгүй ийм нэг юутай байна. Манайх одоо нийт ирснийх бас одоо сургуулийнхаа 2211 сурагчийг хооллохын тулд одоо зохих байгууллагууд нь уламжлахад одоо тэр ангиа зориултын цайны газраар тогтжуулах одоо ийм хүсэлтэй байна. Одоо зохих байгууллагууд нь уламжилъя. За одоо ямар ч ерөнхийлөгчийн намгын газраа сонсож байгаа. За За сайн бацгаана уу. Би нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал эмэгтэй байна. За манайх бол хоол үйлдвэрлэлээ 2 жил ажиллаулаад эхэлсэн байгаа. За энэ үед бол
нэлээд их асуудлууд байсан. Тэгээ одоо явандаар дуршлагч нь гихчээр ерөнхийдөө бол хоол улирал маань хэвэн явагдаж байна. Үүнд бол яг саяны яриад байгаа ижлэр болохоор яг боловсон хүчин буюу хүний нөөцийн асуудал нэгдүгээр тавигдаж байгаа. Одоо бид нар дээр бол 11 орон тоон дээр манад яг ажиллаж байгаа цайны газарт бол ажиллаж байгаа тогооч хоол зүйчид нар бол дутагдaltaй учраас 6 хүн ажиллаж байна. Тэгээд 1500 хүүхдийн хоол хүнсийн өдөө бэлтгэж байгаа. Тэгээ хүний нөөцийн асуудлаас болж бэлтгэгч үйлчлэгч энэ ажилчид бол бүтэн сойдор ажилладаг. Тэгээ мөн өглөө эрт бол ерөөсө 6 цагт ирж ажилладаг. Тийм учраас одоо энэ хүмүүст нь бас нэг илүү цагийн хөлс сэдрийг нь бол шийдвэрлэх бас нэг арга зам гарцыг нь тавьж өгөөч гэсэн санал байна. За инх цэцэг захирал. Хүндийн өдрийн мэндийг хүргэе. За манай цэцэрлэг бол Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэг. За энэ цэцэрлэг бас бусад цэцэрлэгээс юугаар онцлогтой юм бэхээр өдрийн болон 24 цагаар үйл ажиллагаа явуулдгараас онцлогтой. За хүүхдүүдийн хоолнд бол одоо батлагдсан нормтын хувьд бол өдрийн цэцэрлэгийн хүүхдүүд 2475 төгрөг 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг маань 3600 төгрөгийн одоо хоол хүнсийг иддэг. За энэ үнийн дүнд багтааж хүүхдүүдийг хоолно гэдэг бол бас бидний тархийг гашлах сайжл байдаг. За илчлэг калоритой хоол гэхээсээ илүүтэйгээр хүүхдээ бид нар бас яаж өсөхгүй байх уу гэдэг дээр бас анхаардаг. За тэгээд энийгээ бид нар бас манай бүхэл цэцэрлэгүүдийн арга хэмжээг авдаг. Эцэг ихтэй ямар хоол хүнсээр хангуулад байгаа юм, хаанаас хангаж байгаа юм, дээрэс нь хоол үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байгаа, хүүхдэд одоо ямар илчлэг калоритой хоол өгж байгаа гэдгийг нээлттэй одоо өдөрлгүүдийг зохион байгуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд бас эцэг эхчүүдийнхээ дэмжлэгийг авч зарим асуудлуудаа шийддэг. Тэгээд энэс бол энд хэр найрсаг юу энэ дээр бол эсэгчүүд бас харьцангуй хүүхдүүдийн одоо хоол шин тэжээлийн боловсролыг бас сургалт үйл ажиллагаагаар авдаг учраас эсэгчүүд боловсралтай мэдээллийг авдаг учраас энэ талаар бас эсэгчүүд нэлээд дэмжиж байна. Энэс би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хүүхдэд одоо хүүхдийн хоолны зардлыг тодорхой үеийн эсэгчүүдээс гаргуулаас оновчтой байна гэж би үзэх гээд байна л да. За Бодонбаатар захирал. Товчхон сан. За сайн байна уу. За манай сургууль бол 19 оноос хойш өдний хоолой өөрөө хариуцсан явуулж байгаа. Манай сургуулийн тухайд гарч байгаа хүндрэл бол манай сургууль маань сургууль цэцэрлэгийн зохицолбор байгаа. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн зохицолборыг барихдаа дундаа ганц гал тогоотой барьчихсан. Энэ тэгээд хоёр байгууллага гал тогоогоо хуугаад эргэлэхээр хүрэлцгүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй болчдөг, урсгал нь өөрчлөгддөг. Тэгэхээр анхнаас нь энэ хэрвээ бага сургууль цэцэрлэгийн зохицолборыг цааш үргэлжлүүлэн барих бол гал тогооны зургийг хоёр тусад нь маягаар хийхгүй бол энэ нөгөө стандартын шаардлага хангахгүй яваад байгаа. Тэгээд бас нэг юм тодруулж хэлмээр байна. Сая хоол зүйчийн хэлсэн тэр хүнсний хангамжийн тухайд ер нь их их сургуулиуд маань одоо хоол үйлдвэрлэлээ өөрсдөө хариуцж байгаа их сургуулиуд маань энэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар баха. Тэг аж ахуйн тооцоолт газруудаас их нь авч байгаа. Тэгээд дээрэс нь нэмэлтээр ерөнхий гэрээгээр материалуудаа татж байгаа. Тэгээд баг бүх сургуулиуд адилхан байгаа бах. Энэ 7 хоногоор менюгээ урьдчилаад гаргадаг. Тэгээд тухайн байгууллагатай менюгээ гаргасныхаа дараа хүнсний захиалга өгдөг. Хүнсний захиалга дээр тухайн байгууллага маань энд бараа материал улирлын байдлаас шалтгаалаад ирж чадахгүй нэ гэх юм бол тухайн бүрд нь ингээд менюгээ бид нэр өөрчлөө явдаг. Энэ дээр бол ихтэй тэр хүнсний материалаас болоод цаг дугаад нь ингээд тулсан тийм өөрчлөлт хийх асуудал бол баг гарахгүй явдаг та гэж л. Сургууль өөрийн галт тогоотой байх, хүний нөөцтэй байхаар уг нь заасан. Тэгээд миний одоо судалж харснаар бол нэг 60% нь дандаа гадны түрээсийн одоо галтгоо ажилуулдаг, 40% нь л өөрсдөө бие даасан үйл ажиллагаа явуулж чадчихна. Тэгэхээр энэ нөгөө хууль дүрм заасан энэ хүнсний хувьсгалын хүрээнд буюу бусад одоо хууль дүрмийн хүрээнд үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаа маань арай дэндүү удаан байгаа юм биш үү? Хэрэгжилт ингээд аюу их удаашралтай байна. Энийгээ дагсан үр дагаврууд их байна гэж ингэж харагдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр одоо чимцэрэн саналаа илгүүд мөхтөр дараа хоёр. За тэгээ их тайван тий. Энэ тайлбар цугласан болон одоо цэнхэр дэлгэцээрээ зургатаа үзээ сууж байгаа бүх одоо Монгол улсын
иргэдэд энэ оройн төргий. За тэгэхээр би бол боловсролын ерхий газраас төлөвлөж ирсэн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргатай гэдэг хүн байгаа. Тэгэхээр ер нь бол одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сургуулиас одоо бол 115 сургууль туризм гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл 65, орон нутагт бол 55 сургууль байж байгаа. За ер нь бол бүх сургуулиудад чиглэл өгсөн. Энэ 9 сарын 1-ээс түрээсийн гэрээг бүгд дуусгар болгоод хоол үйлдвэрлэл үйлчилгээгээ бий даана гэд энэ хүрээндээ орон нутгууд бүгдээрээ өөрсдөө бэлтгэл ажил хангаж байгаа. Одоо нийслэл ирэхэд 3.5 тэрбум төгрөгийг зөвхөн галтгооны засвар үйлчилгээнд дээр тавьчихсан. За тоног төхөөрөмждөр 1 тэрбум орчим одоо төсвийг тавьчихсан гэх мэтчлээ. Одоо энэ худалдаа авах үйл ажиллагааны процесс бол ингээд явагдаад Энэ эхэлсэн. 100% шилжихэд хангалттай мөнгө тавьсан уу? Эсвэл одоо эхний шат нь явж байгаа юм уу? 3.5 тэрбум нь? Би зөвхөн нийслэлийн тухайд ярьж байгаа тий. Тэгээд яг энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээн дээр бол тулгамдсан асуудлын нэг нь бас хүний нөөцийн асуудал байж байгаа. Тэгээд энэ хүрээнд бол яг энэ боловсролын яам болон КОИКО олон улсын байгууллагатай хамтраад одоо нийтдээ 2026 хүртэл хэрэгжих Монгол улсын хоол үйлдвэрлэл үйлчилгээний чадварыг бичгүүлэх одоо ийм төсөл хэрэгжиж байгаа. За энэ хүрээндээ бол одоо яг салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний одоо сургалт арга зүйн үндэсний төвийг бид энэ 2024 оны 9 сард шинжилгээний технологийн их сургууль дээр бас нийгэр бэлтгэл ажлыг бол хангаж байгаа. За боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчид бол одоо эхний жилийн сургалт 3, 5 дахь 10 жилийн сургалт мэтчлийн сургалтын одоо тогтолцоо байдгүй яг энэ хоол зүйч шинээр орж ирж байгаа ийм онцлог ажилтан болон одоо тоогооч нарт зориулсан одоо ийм сургалтын хөтөлбөр мэрэгжлийн тасралтгүй хөгжлийг хангах ийм бас бодлого бол бас хэрэгжиж явж байгаа. Баярлалаа. За би он дараагаар асуултаа чиглүүлье. Гадны улс орнууд хүүхдийн тэр дундаа хоол хүнсний хангамжийн өөрсдийн бүр юм логистик төвтэй байд юм лээ. Тэгэхээр энд бол нөгөө ханган нийлүүлэлт, худалдаа авалт, захиалга юу гэдэг нь те энэ бүх процессын үйл ажиллагаа багтж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх энэ ханган нийлүүлэлтээ яг яаж хийдэг? Яг цэцэрлэгийн хувьд бол орон нутгийн өмчт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд байж гэн те нийслэл дээр бол байгаа. Зарим сургуулиуд бол энэ аж ахуйн тооцоот үйлдвэрийн төвөөс авч байна. За ихэнх сургуулиуд бол бас өөрсдөө одоо бие дааж одоо хүнсээ зарлахтай тендерээ зарлах маягаар явж байгаа. За өнгөрсөн жилээс бид нар бол босрлын яам, босрлын ерхий газар, төрийн худалдаа авах ажиллагааны газартай хамтраад ерхий гэрээгээр хүн судалдаж авах ажлыг бол зохион байгуулад явж байгаа. Тодорхой үр дүнгууд бас хүрж байгаа. Тодорхой гэдэг нь хуваар тооцож хэлэх юм бол хэдэн хувьтай явж байгааг хэлэх үү? За ер нь 35 сургууль бид нар туршилсан. Тэгэхээр нэгдүгürt энэ нөгөө хүний нөөцийн асуудал хүний нөөц дутагдaltaй байгаа асуудлыг бас тодорхой хэмжээнд шийдэх. Тэ өөрөөр хэлэх юм бол нөгөө хагас босруулсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх чиглэлээр бас ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо хоолны зориулалтаар хэрцсэн одоо хагас босруулалт хийсэн бүтээгдэхүүн төмс хүнсний ногоон дээр л арилгаад хэрчсэн гэдэг ч юм уу. Хөдөлгөөр хөнгөвчлөх те зай талбай тоног төхөөрөмжийг бас хөнгөвчлөх ийм одоо боломжуудыг бас бүрдүүлж ажиллаж байгаа. За орон нутагт бол сумын одоо сургуулиудын хувьд бол хангамжийн асуудал нь одоо зөвхөн тендерийн хуулиар явж байгаа учраас одоо нэг тухайн сумын нэг дэлгүүрээ судалдаа авалт хийх хэмжээнд бас яваад байгаа асуудал байгаа. Тэгээ яг хангамжийн энэ төвийг бид нар байгуулах чиглэлээр бол бид нар манай яамнаас бол нэг тэзүү хийж исэн. Тэгээд тэр бол хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бас шийдэгдээгүй. Нийслэлийн одоо удирдлагуудын хэмжээнд бас энэ дээр анхаарал. Тэгэхээр ийм төв бол байгуулагдахгүй хэмжээнд очсон орон нутгийн хэмжээнд гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийслэлийн дээр гэдэг. Нийслэл хотын хэмжээнд бол ханган нийлүүлэлтийн төвийг байгуулах чиглэлээр махны 2 гэдэг ч юм уу те 2 хотын 2 зах тентэр гэдэг тийм ажлууд нь бол явж байгаа. Одоо судалгааны төвшөнд ч юм тэзүү боловсруулах төвшөнд явж байгаа бай. Яг энэ ажил ингээл нөгөө анх хийж эхлэх ёстой гэж цэг тавьснаас эхлээд хэдэн жил үргэлжилж байгаа ажил бай. За яг манай яам дээр байсан тэр тэзүү бол одоо ер нь бол хийгдснээс хойш хэрэгч хугацаа нь бол дууссан. Хэрэг хийх бол өөрчлөх шаардлагатай. Улаанбаатарын хэмжээнд бол энэ ажил нь бичиг одоо юу гэдэг төсөл нь бол батлагдсан гэж бодож байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал нь сайн мэдэхгүй байна. Түрүү мөхтөр дарга хэлсэн хөдөө аж ахуйн яам болвол одоо чинь хүүхдийн хоол хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгоход шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах ёстой. Холбогдох дүрм журамд нь хуулинд нь өөрчлөлт оруулж боловсруулах ёстой гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин өөрөө хангалттай сайн байж ээж бас ажил цаашаа явах ёстой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ажил ер нь ямар хэмжээнд байгаа вэ? За яг энэ хангамжтай холбоотой асуудал бол нөгөө үйлдвэрлэгч бас
хамгийн томоохон бас нийлүүлэгчийн гол үүрэг гүйцэтгэж байгаа тийм. Тэгэхээр энэ нийлүүлэлттэй холбоотой асуудлыг тийм ээ орон нутгаас дотоодын үйлдвэрлэлээс гэдэг асуудлын хүрээнд бол хууль эрх зүйн орчин бол хангалттай бүрдсэн. За энд бол эрэлт нийлүүлэлт хоёр талд байж хахад гол нь нөгөө худалдаа авах ажиллагаатай холбоотой зохион байгуулалтын асуудлууд нь чухал байгаа. Одоо бид нар нөгөө өөрчлөлт хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үс баримтлалын төслөө босруулах хэмжээнд явж байгаа. Босрлын яамтай санал солилцсон. Зарим одоо энэ дээр бол хүнсний хангамжийн тогтолцоотой холбоотой зарим асуудлуудыг бол тусгасан. Гэхдээ энэ төслийн хэмжээнд байгаа учраас энэ бас төдөө яриад хэрэггүй байх гэж бодож байна. За жоох удаашралтай байна уу гэдэг нэг юм асуудал. За яг энэ нөгөө ер нь бол яг сургуулийн хоол үйлдвэр үйлчлэгийг ингээд үдийн хоол үйлдвэрийг хэрэгжүүлэхэд зөндөө олон бас асуудлууд байна гэдэг ингээд ярьдаа. Тэгэхээр би тэд яг энэ 36 дугаар тогтоолын хүрээнд яг энэ сургуулийн хоол үйлдвэр үйлчлэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн ийм заалттай байж байгаа. Тэгэхээр тэр энэ нэмэлт өөрчлөлтөн дээр бид нар ер нь энэ цогц асуудлуудыг одоо цогцоор нь авч шийдэх ёстой маа. Ингийн тулд одоо яг хүүхдийн хоол хүнсний хангамжийн логистикийн төв зайлшгүй байх ёстой маа. Энэ төв нь өөрөө яг тэр ханган нийлүүлэлтийг доктортой хийж идэг. За дээр цаашлуул тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сургалт, лабораторийн хяналт гэдэг ингээд ээж бүрэн ийм хангамжийн төв байжээ саяны яриад байгаа энэ жижиг нийлүүлэлтийн асуудлын энэ асуудлуудыг шийдэх ёстой маа гэдэг утгаараа одоо шинээр боловсруулж байгаа хуулийн төсөл дээр энэ асуудал ингээд явагдаж байгаа. Тэгэхээр энэ бас яг энэ ажлыг гардын зохион байгуулж байгаа нь бас энэ удаашралтай байна гэж үзэх тал байна уу? Ер нь яг уу манайх бол 2020 оноос эхэлж хэрэгжижсэн 4 жил болж ингээд бид түрүүсэн те яг дунд нь бас яг хууль хэрэгж эхлэхтэй холбоотой ковид цар тахал эхлээд яг 2 жил бид нэр хацсан. Харьцангуй бас тэгсэн гэхэд бидэд бол бас хуультай холбоотой бүх дүрм журмаа гаргацсан. За ямар ч гэсэн бага ангийн хүүхдүүдтэй бас хоолныхын зардлыг нэмээд хоолоо өгж байгаа. Энэ дээр одоо юу байх вэ гэхээр тэр хоолыг яаж чанаржуулах вэ? Тэхийн тулд одоо ханган нийлүүлэлтийн тогтолцоог яаж бүрдүүлэх юм? Өнөөдөр нэг талдаа яг төсөв хүрэлцэхгүй байна гэдэг ингээд ярьж байгаа 1500 төгрөг тий. Гэтэл нөгөө талдаа тэр төсвийг үр ашигтаар зарцуулахын тулд хангамж оновчтой байх хэрэгтэй байхгүй юу? Чанартай баталгаатай одоо энэ орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдээс авсан бүтээгдэхүүнийг бид нар дунд нь ямар нэгэн нэмэгдэл ашиг тий дамжуулагч байхгүйгээр сургуулиуд авах хэрэгтэй. Тэгэхээр манай боловсролын яам бол одоо түрүүний миний хэлдгээр сая гаруй хүүхдэд одоо жил болгон бид нар 180 гаруй тэрбум төгрөг батлагдаж байна. Цэцэрлэг сургууль. Тэгэхээр энэ 180 тэрбум төгрөгийг яаж энэ үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж те тэднэрээсээ худалдаа авалт хийх юм бэ? Тэдний тээвэр логистик нь яаж шийдэгдэх юм бэ гэдэг дээр энэ хангамжийн буюу би энэ 36 дугаар тогтоолын хүрээнд бас энэ асуудал нэлээд шийдэгдэнэ гэж юм хүлээлттэй байгаа. За баярлалаа. Би одоо яг хангамж ярьсан дээр хоёр махны холбооны дорж болом хүнсний хувьсгал төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал сүү компани зөвлөхөр ажилтныг болоод хоёр хариулаарай. За ер нь яригдж байгаа асуудал нөрөө мэндийг хүргье. За махны холбооны зөвлөх дорж болон байна. За ингээд түрүүн ярьсан улсуудын санал шүүмжлэлийг сонслоо. За манай мах үйлдвэрлэгчдийн хэмжээнд бол махан бүтээгдэхүүнээ өдөр худлаа техникийн зохицуулт гэж хууль эрхийн акт үйлчилж байгаа. За энэ хуулийн дагуу 2005 оны 1 сарын 1-ээс цэцэрлэг яаслал эмнэлэг сургууль нийтийн хоолнд хэрэглэх махыг зөвхөн мах улсуулах, мах төхөөрөх үйлдвэрт, мал төхөөрөх үйлдвэрт одоо төхөөрсөн малын махыг одоо авч хэрэглэнэ гэсэн хуулийн заалттай. За тэгэхээр зэрэг энэ заалт бодитод яг 100% хэрэгжиж чадж байгаа юу? Та одоо 2025 оны 1 сарын 1-ээс эхэлнэ. Эхлэх юм байна. Тэрний наан яаж байгаа? Ямар хуулийн зохицуулалттай хангаа явж байгаа, яам цэцэн бэлтгэл хангаа явж байгаа. За энэ дээр одоо түрүүний хоол зууч ярьсан. За хоол үйлдвэрлэлийн зарим нэг асуудлыг манай махны үйлдвэр мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрт шилжүүлэх боломжтой. Одоо жишээлбэл бөөрийнхээ мах байна, тэр зорсон мах байна, хэрцсэн мах байна, тий. За бууз, хуушуур байна. Ингээд зарим бэлтцийг бол энэ үйлдвэрүүд хийчих юм бол нэг үйлдвэрийн сургууль дээр одоо тийм ээ хоол үйлдвэрлэхэд өхөн болно нэгдүгээр. Хоёрдугаарт манай бүх үйлдвэрүүд хөргөлтийн хөргөлтийн зээгт технологийн дагуу мах үйлдвэрлэдэг. Тэгэхээр зэрэг эрүүл ах аюулгүй байдлын баталгаа үйлдвэр мах үйлдвэрлэгч мах боловсруулагч өгч чадна. За тээвэр логистикийн асуудал бас хангаж болно. Ингээд зэрэг боловсролын яам, хөдөө аж ахуйн яам, за энэ холбогдох одоо газрууд юу хэлэх гээд байна гэхээр ингээд энд нэг менежментийн ажил байна. Тэр ерөнхий гэрээ гэж ингээд ямар ч үйлдвэртэй хийчихтэй бид нар хүүхдийн төлөө ямар ч үйлдвэр гэхэд тийм одоо мал төхөөрөх үйлдвэр байна, мах улсуулах үйлдвэр байна. Потенциал байна л гэж хэлдэг байна тийм. Явж ажилланаа. За хоёрдугаарт нэг зүйл бол бас нэг шимт хичээлийн тухай доктор ярьлаа. За манай махны холбоо энэ жил одоо Монголын дотор махны хэрэглээний дотор махны судалгаа, зах зээлийн судалгаа хийгээд дууслаа.
За энэ дээр нэг сонирхолтой дүн гарсан. Манай одоо Эрдэмтдийн одоо тогтоосон гадны Эрдэмтдийн тогтоосон судалгаа байна. Малын дотор мах бол махнаасаа дутхгүй шимт хижээлэг зүйл байдгийн байна. Дуур гэхэл одоо 16-аас 18, заримд нь илүү байна. За эрдэс баялаг илүү байна, аминд нь илүү байна, харин тос бага байна. Ингээд зэрэг манайхан би юу хэлэх гээд байна гэхээр зэрэг тэгээ бас нэг монголчууд ч дээрхэн үед бол дотор махаа хэрэгэлдэг байсан, хүнд зочиндоо хонь гаргаж өгдөг байсан. Энэ бол бид нэр монголчууд дотор махны ачаал үсгийн туршиг мэддэг байж. Одоо хэрэглэх нь багассан байна. Тэгэхээр зэрэг хүүхдийн одоо хоолнд эмнэлэг цэцэрлэг сургууль яслын хоолнд дотор махыг оруулаач гэж. Одоо боловсролын яамд одоо уриалмаар байна. За, ойлголоо. Баярлалаа. Тэгэхээр энэ бодлогодоо бас оруулж явуулах ба. Тийм, цаг байгаа учраас микрофоноо тийш шилжүүлж. Хүнсний хувьсгал төрийн бас орлого би яг энэ зарим улс орнууд бол энэ хүүхдийн хоолны асуудлыг ирээдүйн хүний хөгжлийн асуудал гэж үзээд суур асуудлаа. Тэгэхээр энд хамаг бодлого анхаарал энд явж явах ёстой гэдэг утгаараа 100% төр нь хариуцаад явдаг. Тэгэхээр манай энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн ерөнхийлөгчийн санаачсан энэ хөдөлгөөнч тэр үдийн хоол хөтөлбөрч тэр хоорондоо бүгд уялдаа холбоотой. Уг нь бол ингээд том хөтөлбөрүүд юмнууд гарцсан. Тэгээд өдийд харахад бол цаг хугацаанд тооцоод үзэхэд бүх юм гой сайхан жигдэрсэн баймарын харамсалтай нь тийм хэмжээнд очиж чадаагүй л байна л да. Энэний гацааг та юу гэж хардаг вэ? За ер нь Монгол улс өөрөө их аслагдмал их том өргөн удам тал нутагтай. Тэгээд яг энэ үдийн хоол хөтөлбөр маань зөвхөн нийслэл дотор одоо хэрэгжиж байгаа биш. Сумын одоо сургууль, аймагуудын одоо сургуулиуд дээр хэрэгжүүлж байгаа. Түрүүн тэр одоо багш нь ер нь хэлж штэ. Ер нь тэрийг одоо 7 хоногийнх нь хэрэглээг нь авчраад өгчдөг. Тэрийг нь хадгалах яг стандартын хөрөгч агуулах байдаггүй гэж шийдгээр. Тэгэхээр энэ маань нөгөө өдөр тутам шин байлгах гэдэг бол өөрөө тухайн үйлдвэрүүдийн бас одоо үйлдвэрлэлүүдийн хүчин чадалтай шууд холбоотой асуудал. Түрүүнд бол одоо мөнгөтөр дарга бол хэлж штэ. Нийт олгосон 830 тэрбум төгрөгийн 50% нь үйлдвэрүүд авсан гэж. Тэгэхээр үйлдвэрүүд маань хүчин чадлын хувьд бол дэлхийн түвшинд одоо ажиллаад эхэлчихсэн. Хүнсний үйлдвэрүүд маань өөрөө аймаг болгон дээр одоо агуулгатай, аймаг болгон дээр түгээлтэй машинтай, тэнд нэг боловсон хүчинтэй, хөргүүртэй энэ төр байх жишээтэй. Тэгэхээр энийг бол хит их одоо бүх ажлыг төр өөрөө хийн гэж өөр дөрөө төвлөрүүлснээс хийцэн байгаа хувийн хвшлүүдтэйгээ сайхан уялдаад тэр шаардлагатай санхүүжилтийг нь өгөөд хоолны түгэл логистик тал дээр зөвхөн тэр одоо түрүүнд хэлсэн боловсролын яамны баримталж байгаа зарчим бол одоо яг үндэсний үйлдвэрлэлүүдэд сайхан дэмжийа, уялдаж ажиллая, тэгжээж хамтарж байгаа тэгэхээр үгүй гэж байгаа. За тэгээ би энэ дээр бас нэг юм цохож тэмдэглэе гэж хэлээд байгаа. Бид нар бол зүгээр яг түгээлт хангамжийн талаар айгүйх яриад байна. Гэтэл одоо манай дөөцөг багш маань хэлээд байгаа шүү дээ. Энэ шимт хижээлийн асуудал гэдэг. Хүүхэд бол гэдэс дүүрэн байлгах тухай бид нэг эцгийг нь дүүргэх тухай яриад байгаа. Гэтэл яг тэр нь хоол болж чадж байгаа юм уу? Яг өсөлтөнд нь нөлөөлж байгаа юм уу? Тэгээ бусад орны жишг дээр юу байдаг вэ гэхээр өдийн хоол хөтөлбөртэй бүр ингээд зэрэг зэрэг тусад нь өдийн сүү хөтөлбөр гэж байдаг. Тэгэхээр тэр хөтөлбөр дээр одоо хятад байна, манай хамгийн ойрын хөрш, Орос, Солонгос, Япончууд бүгдээрээ яг энэ нөгөө нэг бид ирээдүй болсон хүүхдүүдтэй сүүсүүн бүтээгдэхүүний өдөр болгон 200 мл өгч. Тэгээ энэнийг өгснөөр одоо жишээлбэл манайхны өгч байгаа нэг хүүхдэд ногдох тэр мөнгө нь тийм бага байгаа нь өцөл таны ярьж байгаа шиг тэр юмд хизээ хүрх юм бэ? Яасан тэр мөнгөө нэмсэн цагт энэ тухай ярихгүй бол одоо бид нар яадаг тухай яриад 10 жилийн өмнө бол бид нар хэрвээ өдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлчих юм бол одоо нийслэл хотын бусад дэлгүүрүүдийн лангуун дээр одоо ундны сүүний хэрэгцээ бол хангах боломжгүй байхгүй болох төвшөнд бол яригдчихсан. Яг өнөөдөр бол одоо фермерүүд маань харьцангуй эрчимжиж эхэлж байна. Хүнсгүүд аж ахуйн яамнаас бас одоо 1 литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал өгж байна. Үйлдвэрүүд маань одоо түрүүнд хэлсэн одоо дэлхийн түвшинд одоо ажиллаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ сүү гэдэг маань одоо шил 380 мянган бага ангийн хүүхдүүдийн сүүг хүүхдүүдэд одоо нэг өдөр өнжөөд өгөхөд бол нэг жилдээ 6 сая литр сүүний хэрэгцээд шаардлагатай байгаа. Мөнгөн дүнгээр нэгийг одоо юу гэдэг 1500 төгрөгөөр 200 мл сүүгээ ботход бол 42 тэрбум төгрөгийн асуудал яригдчих. Тэгээ энэ нь айгүй том мөнгө юм шиг боловч ирээдүйд одоо өнөөдөр ингээд 10 одоо хүүхдийн 7 нь
шүдний цоролтой. Шүдний цоролтой. Түүний 5 нь сэргийлэх юм аа л гэж байгаа. Оо яг үнэн. Тэгэхээр бид нэр ирээдүйд одоо жишээлбэл тэр эрүүл мэндийн салбартаа гаргах хөрөнгө оруулалтыг бид нэр өнөөдрийн 42 тэрбум төгрөгөөр одоо үдийн сүүх хөтөлбөр тэр шимт хижээл одоо тэр шаардлагатай тэр өндөг болон тэр одоо үйлдвэр аргаар боловсруулсан махыг бид нэр өдөр болгон шинэ байлгаж чадах юм бол одоо тэр эрүүл мэндийн яам болон сангийн яамны тэр гаргаж байгаа тэр бусад зардлууд дээр гарч байгаа зардлуудыг хэмнэх боломжтой гэж. Тэгээ ганцхан санал хэлье. Юу гэхээр одоо жишээлбэл ирээдүйд болсон хүүхдүүдийн асуудлуудыг бид нэр зөвхөн боловсролын яам нь ерөнхийлөгчийн тамгын газар нь ярихаасаа илүүтэйгээр яг энэ танхимд бол одоо эрүүл мэндийн яам заавал суучих хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэр одоо ирээдүйн ангаах ухаан бол ерөөсөө зөв хооллолт гэдэг байгаа шүү дээ. Сангийн яамны бас санхүүжилт ерөөсөө шаардлагатай байгаад байгаа учраас жишээлбэл эцэг эхээс одоо жишээлбэл мөнгө хураана гэж тэгж яадаг. Энийг бол одоо 100% айлчхад бол боломжтой л гэж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт тэр сангийн яам, эрүүл мэндийн яамын бид олж хараагүй дээ биш, олж хараад удирдах яг холбогдох албан тушаалтны нэвтрүүлэгтээ урьсан. Тэр ч байтугай сангийн яамны дэд сайдын урьсан боловч харамсалтай нь ирсэнгүү. Яг хөрөнгө мөнгөний асуудал, хүний эрүүл мэндийн асуудал ярьж байгаа энэ нөхцөлд бол энэ зааланд өнөөдөр тэр хоёр яам төлөөлөл заавал байгаад хариулт өгөө сууж явах хэрэгтэй байсан. Урьсан шүү. Тэрнээс биш одоо нэг тийм олж хараагүй юм шиг тэгж бас ярьж болохгүй. За би эмчээс асуулт асууя. Микрофон өгчөхдөө. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал гэдэг бол одоо яг болоод хэлж штэ. Хүүхд хоолноос авах ёстой шимт хижээл тэр эрүүл мэндэд нь одоо дэмжлэг үзүүлэх үед тэр одоо хоол хүнсний шимт хижээл нь байхгүй бол ямар одоо асуудал тулгардаг юм бэ? Танаа одоо жишээ нь сургууль дээр яг та эмч хүний хувьд энийг юу гэж харж байна? Ямар одоо жишээнүүд байна? За, орой минь та бүхэндээ хүргэе. За, манай сургууль дээр бол 1-ээс 12 дугаар анги ийм 130 гаруй хүүхэд өдийн хоолнд хамрагддаг. За манай сургуульд бол яг ерөнхий боловсролын сургуулиас онцлогтой, дотуур байртай. За дотуур байранд бол 60 хүүхэд одоо тасралтгүй сургалт хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулчихдаг. За хүүхдүүд маань бид нар 2020 оны 12 сарын 2-ны өдрийн одоо боловсрол шинжилгээ ухааны сайд, эрүүл мэндийн яамны сайд, сангийн яамны сайдын хамтарсан тушаалын А 166 100 559 222 энэ нөгөө хамгийн гол нь энэ нөгөө сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны норомтын үеийг заагаад өгсөн. Яг энэний дагуу бол өдийн хоолоо өдийн технологийн картыг боловсруулж хүүхдүүдтэй одоо энэ сая хэллээ те хамгийн гол нь одоо шимт хижээлттэй илчлэг хоолоор үйлчлэх хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд одоо тэгэхээр бодит амьдрал дээр ямар байна? Та яг ажиллаж байгаа сургууль дээр ингээ харахаар За манай сургууль бол анализ хийж үзсэн үү, харьцуулт хийж үзсэн үү? 5-10 жилийн өмнөхтэй харьцуулбал одоо ямар байгаад байгаа юм? За энэ ер нь бол одоо энэ дотуур байртай ийм тусгай энэ хүүхдүүдийн одоо яг энэ сургуулийн хувьд бол энэ өдийн хоолны асуудлын орчин нөхцөл байдлыг бол аюул сайн шийдэж өгсөн. За манайх яг эднэрдээ ярьж байгаатай адилхан яг болсон хүчний асуудал бас хэцүү байгаа ч гэсэн сургуулийн захиргаа бол хүүхдүүдийг өдийн хоолоор бүрэн 100% хамруулах дээр онцгой анхаардаг. Би өмнө ерөнхий боловсролын сургуульд ажиллаж исэн. Тэгээд одоо яг энэ жилээс эхлээд энэ 116 дугаар сургуульд тэмцээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хоёрын хооронд бол асар их ялгаа байгаа. Өөрөөр хэлбэл өмнө ерөнхий боловсролын сургууль дээр одоо түрээсийн одоо орон цайны газар ажиллаж исэн бол 116 дугаар сургууль бол өөрсдөө одоо энэ цайны газрыг ажилуулснаар өмнө нөгөө тохиолдож исэн ерөнхий боловсролын сургууль дээр тохиолдож исэн бэрхшээлүүд бол ерөөсөө харагдахгүй байгаа даа. За ялгаатай байдаг бах нэ. За тэгэхээр аль болох түрээсийн зүйлээс татгалзах хэрэгтэй. Нөгөө хууль дүрм заасан байгаа юмаа л одоо хэрэгжүүлэх нь 100% болгох нь чухал байгаа шүү. За Чимцэр эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд бол олон ажлууд хийгддэг. Яг одоо энэ хүүхдүүдэд өгж байгаа үдийн хоолыг эрүүл Монгол хөтөлбөртэй холбоод ярих юм бол үр дүнгийн та юу гэж харж байна, хэдэн хувьтай явж байна, бид бас алдаж байгаа зүйл нь бас юу вэ? Ямар ажлаа уялдуулахгүйгээс болоод ямар бас үр дагаврууд байна гэж харж байна. Ажил хийж байгаа явцад бол алдаа гарч ил байгаа шүү дээ. Тэрийг л ярий тийм ээ. Тэгэхээр бид хүн одоо болтол ярьсан зүйл маань үндсэндээ өдийн хоол хөтөлбөр Монгол улсад хэрэгжээд тодорхой хугацаанд орлоо. Дэд бүтцээр асуудал байна гэдгийг ярьж байна. Тэр эцсийн бүлэгтээ өдийн хоолыг сурагчдыг, хүүхдүүдийг зөв зохистой хоолоор хангахын гол ач холбогдол нь бол тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлт юм. Тэр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа нэг хөтөлбөрийн нэг маань хүнсний хувьсгал дээр нэмэгдээд эрүүл Монгол хүн хөтөлбөр
тэр бумод гэсэн энэ 3 үндсэн хөдөлгөөн байна. Яагаад эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг эхлэх болсон бэ гэхээр энэ хоолыг тойрсон асуудал тухайлбал зөв зохистой хооллохгүй байна. Буруу хооллож байна. Идж байгаа зүйл ялангуяа хүүхдүүдийн дунд уудаг зүйлийн бараг 90% нь чихэрлэг газтай унтаа болчлоо. 6 дугаар 5 дугаар анги хүртлээр хоол идчихээ тэрнээс дээдлийн ангийн хүүхдүүдийн иддэг хоол нь нөгөө junk food гэж хэлдэг төргөн хоолнууд их амтлагчтай хоолнууд энэ чихэрлэг илчлэг ихтэй микро макро элемент багтаа хоол идээд байгаа учраас хүүхдүүдийн дунд тураал 2.7-оос 3% байна. 28% нь илүүдэлжинд тархалтай байна. Сүүлийн 10 жил 7 дахин нэмэгдсэн байна. Энэ тархалт тэр энийг бууруулахын тулд хоолж байгаа энэ зөв хоолтыг нөгөө хоол идэх явцад ширээн дээр нь хоол ирэхэд гараа угаалаа хоолоо бөөндөө идлээ. Тэгээ хоолоо идээд дуусангуудаа шүдээ угаадаг. Энэ явцдаа хооллох соёлд суралцдаг. Хоол ямар одоо илчлэгтэй байх ёстой, хоорондоо яаж баланслагдах ингээд хоолыг дагсан боловсролыг сайжруулах. Энэ чиглэлд манай Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр байгаа энэ хоол зүйчийг чадварчуулах, дээр нэмэгдээд эрүүл мэндийн хичээллийг зохистой хоолтыг ярьдаг тэр багшийг нь бэлтгэх чиглэлээр мобис ашуустай хамтраад хүний нөөцийн чадварчуулах чиглэл ярьж байна. Магадгүй өнөөдөр энэ богино хугацаанд бүгдийг ярихгүй ч гэсэн дэлхийн 155 орнтой зэрэгцээд өдийн хоолыг өгж байгаа нь ач холбогдолтой. Тэгэхээр энийг тойрсон судалгаанууд хийх хэрэгтэй. За дараа нь 6-аас дээш ангийн хүүхдүүдийг хоолтой болгоё гэдэг ажил руугаа орох. Тэгээд өгж байгаа хоолныхоо чанарыг үзэх, хоолыг дагаад сайн хилдэг эрүүл мэндийн үзүүлэлтүүд яаж өөрчлөгдөж ивэ гэдгээ дагаад судлаад явах нь их зөвөө гэж харж байна. Баярлалаа. Манай нэвтрүүлэгт бас ахлагангийн хүүхдүүд орж байгаа учраас саналын сонсын микрофоно шилжүүлээрэй. Яг одоо Чимцэрэнгийн ярьж байгаачлан ахлагангийн далингуй хүүхдүүдийн хооллолт та нар ер нь идэх зүйлэндээ ихэвчлэн юуг сонгодог вэ? Ерөнхийдөө бол би манай найзууд, манай үеийнхэн одоо түргэн ширхэг хоол тий бонцтой байгаа пившгэ, мантун бууз ерөнхийдөө бол түргэн хоолыг ихэвчлэн иддэг. Тэрнээс илүү одоо их хэмжээний хоол ч юм идэхээр бас жоохон ахлах сургуулийн хүүхдүүд юм чинь байн аваадах боломж байхгүй. Түргэн хоол, бэлэн гомон, тэ халуунгоотой хоол, чихэрлэг хоол ерөнхийдөө л яг саяны хэлсэнчлэн. Яг л тийм сонголт хийгээд. Тийм сонголт хийгээд байгаа. Яг өөрсдөө эрүүл одоо хоолыг гэсэн ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас асуудал гарна. За тэр хоотлын охинд бас микрофон шил. Бас ахлагангийн сурагч учраас саналын сонсъё. Ерөнхийдөө бол угаасаа бидний үеийнхэн одоо эцэг эхээс бүгд хараад байгаа. Тийм учраас өдөрт зарим хүүхдүүд л нэг 2000-аас 2000 төгрөгөөр ингээ болох гэдэг ба штэ. Тэгээ ерөнхийдөө сургуулиудын хувьд бэршгийн мантун буузыг ингээ гаргаж өгдөг. Гэтэ нөгөө нэг тал нь бас яасан нөгөө жигэндэг болчихсон нарай дээр. Тэгэхгүй бол тосон чарсан хүүхдийг ирэхээр ходоод гисэн маш их өвддөг болдог. Тэгээ дээр нь өвддөг болсноос ахгуулаад шууд эрүүл мэндийн асуудал яригадаад эхэлж байгаа. Тэгээд жигэнсэн бэршгийн ч гэсэн ер нь бол жоохон хэцүү байдаг хгүй юу? Ягаад тэгэхээр ер нь амтны хувьд ч ихсэн одоо ингээд ногооны хувьд ингээд ногоо гэдэг зүйл шинжтэй гэдэг асуулт тийм баг болон явчин ногоо гэхэд л ингээд харахад л бас ингээд харагддаг. Тэгээ махан хүртэл ингээд бид нар хаанаас ингээд ямар махаар идээд байна гэдгийг хүртэл бид нар мэдмээр байдаг байхгүй юу? Ягаад гэвэл бид нар чи хоолоо ингээд сонгож байгаа хүмүүс чинь энэ мах хинтигээс ирдэг, энэ мах Сүхбаатараас ирдэг гэдгийг мэдмээр байгаа учраас бүх зүйлийг тодорхой болгож өгч ийж хүүхдүүд ч гэсэн сонголтоо зөв хийх байх гэж би боддог. Баярлалаа. Аль сургуулийн хэн бэлээ? 7 дугаар сургуулийн 11-ийн ангийн сурагч гээ Дүлгөн сувд. За Дүлгөн сувд баяр. За би бас докторуудынхаа үгээ эргээд нэг сонсъё гэж бодож байна. Ер нь энэ багш болсон өвчнийг бэлтгэх, чадварлаг хоол зүйчийг бэлтгэх те чадварлаг хоолны талаарх мэдлэгийг олгодог. Одоо жишээлбэл ингээд нэг ангид 50 эдэн хүүхдэд ингээд хоолыг ингээд бушуухан өгөөд хоолыг идүүлэх л арга хэмжээ авч байгаа учраас чамд өгж байгаа энэ хоолнд юу орсон, энэ чиний биед юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүй юм ч гэж хэлэхгүй л байгаа л да гэдэг ч юм уу. Энэ нөгөө идж байгаа хоол нь ямар чамд хэрэгтэй вэ гэдэг тэрийг нь зааж сургадаг. Энэ хэмжээнд одоо багшийг бэлтгэх өдөр болгонд идж байгаа хоолнд нь орж байгаа орцыг нь одоо хүүхдүүдэд тайлбарлаад байвал үгүй ядаж одоо ногооны нэрийг хэлээ сурчдаг. Би ийм ногоон дуртай байна, ийм ногоон одоо шимдэглэлтэй байна гэдгийг мэдэж авах юм байх юм болов уу гэж. Тэгэхээр та бүхэн энэ дээр хэр одоо санал нийлэх үү? Ер нь энэ хоол зүйчийн асуудалтай холбоотой л да ерөнхийдөө энэ шимдэглэлийн асуудлыг ярихаар
Тэгэхээр Монгол улсад өөрөө бие даагаад хоол зүүч бэлтгээд одоо 25 жил болж байна. За энэ хооронд бол нэг 250-аад төгсөгч байдаг. Одоо жишээ манай сургуулиар жишээ авахад за тэгээ бид нар эмнэлгийн хоол зүүч, хүүхдийн хоол зүүч гэж бэлтгэдэг. Тэгэхээр эдний нэг тал хувь нь гэж бодохоор нэг 100-аар 150-аад л одоо мэрэгжлийн буюу сургуулийн хоол зүүчээр төгссөн юм улсууд байна. Тэгэхээр улсын хэмжээнд бол хэрэгцээтэйгээ ингээд харьцуулаад хэрэгцээтэйгээ харьцуулахад бол маш хангалтгүй байна. Тэгэхээр нийлүүлж байгаа гэсэн үг болсон учраас. Тэгэхээр одоо улсын хэмжээнд төрийн өмчийн гээл тэгэхээр 800 гаруй сургууль байна те. Тэгэхэд чинь биднэрт нэг 100 гаруй л хоол зүүч байна гэсэн үг. За тэгэхээр хоол зүүчдийг мэрэгшүүлэх хөрвүүлэн сургах одоо хүнсний технологиор юм уу хоол үйлдвэрлэл үйлчилгээгээр сурж исэн улсуудыг бид нар бас сүүлийн нэг 3 жилд бас хөрвүүл сургах энэ арга хэмжээг авч ийн л да. Тэгээ урд нь бакалаврын зэрэгтэй байсан өөр мэрэгжилтэй байсан улсууд энэ хоол зүүчийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас манай төрж хөрвүүлэн сургах сургалтанд хамрагдаж байна. Гисэн хэдий боловч хоол зүүчийн одоо хэмжээ одоо бид нэр хангагдсан хэмжээнд хүрч чадахгүй байна л да. Тийм учраас ер нь бол сая энэ улсуудын хэлдгээр тэр зөвхөн хоолоор үйлчлээ зогсохгүй энэний боловсролыг олгодог юм хүмүүс байх хэвээр. За энийг бол зүгээр жирийн багш юм уу ийм хүмүүс бол олгож чадахгүй. Хоол зүүчид өөрсдөө л энэ одоо боловсролын заах арга зүйн одоо сургалтанд хамрагдсанаар энэ үйл ажиллагаа хийх боломжтой. Олон улсын туршлагач юм байдаг. Хоол зүүч багш гэдэг хүн одоо хоолны боловсролын талаар сургуулийнхаа тухайн сургуулийн хоол зүүч нь тухайн сургуулийнхаа сурагчид дээр тодорхой графикийн дагуу хичээлийг орж боловсрол олгож явдаг гэсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо хоолнд хамрагдж байгаа хүүхдүүдийн асуудал биш. Тэр хоолнд оролцож байгаа эцэг эхчүүд байна. Сургуулийн юу байна, гал тоогооныхан байна. Тэр түүхэн эдийг бэлтгэн нийлүүлж хангаж байгаа улсууд байна. Ер нь бол энэ хоол шимт хичээлийн ойлголтыг бүгдэнд нь өгж ийж энэ ажиллагаа цогцоороо одоо биелэлээ олно л гэсэн үг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бүх нийтийг одоо соён гэгээрүүлэх олон нийтэд ойлголт өгөхтэй. Одоо гэр бүл дотроо ч гэсэн эцэг их хүүхдээ ямар хоол хийж өгөх нь хэрэгтэй. Ер нь манай гэр бүл ямар төрлийн хоолны сонголт хийвэл ирээдүйд эрүүл хүмүүс байх юм бэ гэдгийг ингээд мэдхгүйгээс магадгүй буруу сонголт хийдэг, хуурахгүй юмыг хуураад идчихдэг ч байдаг юм уу, чанж идэх ёстой юмыг шараад идчихдэг ч байдаг юм уу, ийм юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ үүргээ танаа одоо байгуулах хэрэг гүйцэтгэж байна. Олон нийтийн дунд ер нь энэ зөв хоолтын талаарх мэдлэг их маруухан байна уу? За бид судалгаагаар юу гэж гардыг? Ер нь бол одоо эрүүл зөв хоол, зохистой хоолтын талаар бид шатраатай сургалтуудыг зохион байгуулдаг. За Монголын хүүхдийн зөвлөлтөд хамтраад өсвөр насны хүүхдүүдийг одоо өөрсдийгөө сургах тийм ээ. Аль болох эрүүл зөв одоо хүнсний орчин бий болгоход хүүхдүүдийн маань дуу хоолой одоо томчууд илүү хүрэх тэгээд тэднэрт илүү их мэдлэгжүүлэх зорилгоор эрүүл хоолд эрүүл ирээдүй гэсэн сургалтыг бол одоо шатраатай зохион байгуулдаг. За мөн өглөөний цай өөрөөсөө эхлэе одоо өдөр бүр сүү тараг хэрэглэе гэх мэтсэн одоо үйлдвэрлэлтийн асуудал юунуудыг бол ард иргэдийн дунд явуулдаг. За 2024 оны хувьд бол одоо бид нар 35 төрлийн одоо зураг тууцуудыг одоо сошиаллоор тариагаад 3117 1700 хүнд одоо хяналт тойрог хүргэсэн байгаа. Энэ маань одоо цаашаа мэдээд амжуулаад уучлаарай яриагийн тасалдуулсан. Ингээд зөндөө ажил хийсэн гэдэг нь ойлгомжтой, төсөл хөтөлбөрийн өрөөнд хийсэн байгаа, танах чиг өөрийнхөө өрөөнд ч хийсэн байгаа. Гэвч энэ хийсэн ажлын маань үр дүн ахиц нодлон 5% байсан өнөөдөр 10% хүрж үү өдр гэдгээ яаж тооцоолдгийг? Тэр ойлголт мэдлэг тэр олон нийтэд бид нар хангалттай мэдлэгээ өгчлөө. Яах аргагүй энэ ойлголт хандлагын ингээд нэмэгдсэн байх шүү. Ингээд нэмэгдсэн гэдэг нь ийм судалгаар ингэж харагдаад байна шүү гэдэг эргээд тэрнийг хяндаг тийм тогтолцоо байна уу? Мэдлэг хандлагын судалгаануудыг бол хийдэг л дээ. Яг одоо бол хэлэх тоо баримт бол байхгүй. За товчхон тоо яг ер нь бол яг нийгэм ингээд өөрчлөгдөж хувьсж байна тийм ээ. Хүмүүсийн хандлага ч гэсэн өөр болж байна. Гэхдээ улсын хэмжээнд нийт хүн амын энэ хооллолтын тухай ойлголт, мэдлэг хандлага тун хангалтгүй байгаа. Эний ерөөсөө бодит жишээ бид нар тоон дээр юу хэлэх вэ гэхээр эрүүл мэндийн байдалд одоо хийсэн дүн шинжилгээнүүд 5 жил тутамд гардаг энэ дүн шинжилгээг харахад бол энэ сайжирсан үзүүлэлт ерөөсөө харагдахгүй байна. Тэгэхээр ерөөсөө энэ хандлагыг төлөвшүүлэхийн тулд зөвхөн хүүхэд гэхгүй тийм ээ эцэг эхчүүдэд нийгмийн энэ сүлжээнүүдийг ашиглаж энэ зөв ойлголт, зөв хоолтын мэдлэг хандлагын талаар маш их мэдээллийг түгээж явах ёстой л гэж боддог.
Жишээлбэл одоо тийм тэгжиж бид нар одоо эрүүлж энэ хандлага одоо төлөвчнө гэсэн үг. Гэхдээ одоо улс орныг бол бүхэлд нь бүгдээрээ муу байна гэж хэлж болохгүй л дээ. Бас одоо эрүүл мэндэ зөв аваа явдаг, зөв холдог хүмүүс байлгүй яг уу. Гэхдээ масс нь ер нь ихэнх нь одоо халдварын бус өвчлөлийн тоо хэд байна. Тэгээ энэ тархалтын тоо түрүү хэлж байгаа баг 3 хүүхэд тутмын нэг нь тархалтай байна. Эмэгтэйчүүдийн 68%, эрэгтэйчүүдийн 40 хэдэн хувь гэл ингээл үзэхэр чинь ер нь энэ бидний хандлагыг илэрхийлж байгаа гол тоол гэж бодож байна. Тийм учраас нийгмээрээ энийг өөрчлөх, энэ зөв хандлага чиглэлд шилжүүлэх энэ арга хэмжээг авах ёстой л гэж боддог. Бид нар нэг ийм үр дагавартайгаа зууралдаад байдаг нэг ийм муу юутай болчлоо. Төрийн байгууллагын ажил хариуцж байгаа үнэнч тэр ажил гүйцэтгэж байгаа нь тэр илүү суур асуудал нь юу байгаад байгаа. Нөгөө үр дагавартай л тэмцээл гарч ирсэн юмтай тэмцээд байхаар нөгөө тэр асуудал чинь дараа жил нь байгаа л тий. Нөгөө хувь нь нэмэгдээл нөхөөсөөс багасахгүй. Тэгэхээр энэ учир шалтгааны энэ нөхцөлдүүлж байгаа бий болгоод байгаа тэр үндсэн шалтгаантайгаа бид нар яагаад тэмцдэггүй юм бол гэж ингэж бодод байгаа байхгүй. Тэгэхээр мөнхтөр дарга нэг ийм үг байд юм хэлээ. Одоо энэ хүний хөгжлийн асуудал бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал. Тэр дундаа энэ тэр утгаараа зарцуулсан төсвийг зарлах гэж үзэхгүй ирээдүйд харин оруулсан хамгийн үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт гэж үзэх хэрэгтэй юм а гэж. Тэгэхээр хүү амын маань 3/1-ийг бүрдүүлж байгаа бараг сая гаруй хүүхдийг хоололж байгаа энэ асуудалтаа бид нар маш одоо зохион байгуулалттай, цэгцтэй, бодлоготой, хариуцлагатайгаар ингээл анханасаа оролцоод явчих юм бол магадгүй 5-10 жилийн дараа эвэрүү сав саруул баялаг бүтээгчд бий болох гэдэг нь шүү дээ. Тэ? Хөдөлмөрийн насны сая гаруй хүн байдаг үсттэй. Тэр хүмүүс чинь одоо яг энэ хоол идж байгаа энэ хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэн дээр л ийм бүр нэг бодлоготойгоор суураас нь л явмаар байх юм. Тэгээд нэг тэгж явж чадахгүй байгаа юмнууд ингээд харагдаад байна тий. Тий. Одоо би сая дурдсан 36 дахь тогтоол дээр үл тий. Одоо хүүхдийн хүнсний тогтолцоог хууль эрхцсэн орчныг бүрдүүлэх том асуудал байгаа. За тэр асуудал нь одоо явж байгаа гэж одоо ойлгож байгаа. Тэр нэг асуудал байгаа. За тэгтээ бол яг тэр нь бол явдгаараа явна. Энд эдгээр бол энэ хүүхдийн хүнс гэдэг энэ том асуудлыг одоо ашиглах гэж юу гэж хэлэх юм байгаа тийм. Ингэж манай Монгол улсынхаа хүнснийхэн салбарыг одоо бас дахиж дараагийн түвшиндээ авч явах том боломж нь олгож байгаа. Мэдээж хүүхдүүд эрүүл болох ёстой. Эрүүл гэж хойч ирээд нь эрүүл байна. Бүгдээрээ тэгээ багаасаа илүү сурдаг юм чинь тийм. Багаасаа зөв хоолоос урчих юм бол дараа нь бол өөрөөсөө амьдралаараа зөв хоолдог болно. За нөгөө талаас нь гэх юм бол хүүхдүүдээ зөв хоолоос урчих юм бол ичиг ихтэй. Ер нь саяны энэ ярьсан энэ бодлогууд уялдж байна. Одоо Чимэцүрэн дарга хэлсэн шүү дээ. Ингээд айгүй олон хөтөлбөрүүд байгаа даа шүү дээ. Тийм ингээд эрүүл Монгол үнийг бий бол энэ хөтөлбөрүүд ер нь уялдд юм уу энэ бодлого гэж олон жил манай улс шиг олон одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр маш олон стратеги хэрэгжүүлсэн. Тэр үнэлгээнүүдийг 5 жилээр хилээд байхад саяын хилдэг хооллолтой холбоотой, хүний зан үйлтэй холбоотой эрсдлүүд нэмэгдээд дэлхийд хавдраараа зүрх судасны өвчнөөрөө сэргийлж болдог өвчнөөрөө Монгол улс нэг нэмэрт явд. Тэгэхээр энэ тоо бол хэрэгжүүлээд байгаа ажилчин оновчгүй байна гэдгийн гол индикатор. Энийг өөрчлөхийн тулд ялангуяа эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл хүүхэд залуус, эрүүл эхчүүд, эрүүл одоо насанд хүрэгчид гэдгээр ийм дэд хөтөлбөрүүд байна. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд эрүүл байлгахын тулд жирэмсний хяналтыг өөр болгох чинь жилдээ 70-80 мянган ээж төрдөг. Тэр хүүхдийг сургуульд ороод сургуулийн хүүхдүүдийн 80-90% шүдэн өвдөж гэхийн оронд жирэмсэн үед нь ээжд нь эрүүл мэндийн боловсролыг олгохоор хүүхдээ 6 сартай шүд ургаад эхлэхээс нь шүдийн нугаанаа багаас нь ундаа уулахгүй зөкстөө хооллоно гэдэг боловсролыг ээжд нь цэцэрлэгт нь сургуульд нь тий оюутанд нь ингэчих юм бол манай улс шиг боловсролын хамралт өндөр байдаг үед 18-20 ажлын байран дээр гарахад бол аль хэзээ эрүүл зан үйл төлөвшсөн ийм байх хэвээр. За энэ үүднээсээ манайх боловсролын яамтай хамтраад боловсролын тухай хуульд өөрчлөлт ороод сургуульд суурилсан тандалтын тогтолцоог бий болгох гэж байна. Сургуульд элсгээс нь төгсөх хүртэл одоо дүн нь байдаг бол эрүүл мэндийн үзүүлэлттэй болох гэж байна. Энийн захирлын үйл ажиллагаатай уялдуулаад гүйцэтгэлд суурилсан санхүүжилт гэдэг. Боловсролтой иргэн байхаасаа улдаар эрүүл иргэн байя гэдэг рүү манай хөтөлбөр илүү анхаарч байгаа. Тэгэхээр ингээд бодлогын түвшиндөө интеграцчлаад ирэхээр өгдөг хоол нь оновчтой тийм ээ. Тэр нь хүрэлцээтэй санхүүтэй. Ингээд бас тодорхой үр дүн магадгүй 5-10 жилийн дараа гарна гэж харж байгаа. Манай дээр энэ ажил тэгэхээр яг таны ярьсанчлан хийгдэж байгаа юу? Ямар шатанда явж байгаа? Дурдсан тухайлбал
боловсролын хуулинд өөрчлөлт ороод сая өнгөрсөн 9 сараас хүүхдүүдийг сургууль дэслэгтэн сургууль бэлтгэгдсэн байдалтай нь зүрх судасны өвчний илрүүлэг хийгдэж явж байна. За загвар байдлаар хан уулын хид хідэн сургууль дээр хүүхдийн эрүүл мэндийн тогтоох, загвар нөгөө хоолны өрөөг нь байгуулах, тэр хоолыг идсэн хүүхдүүдийн эрүүл мэндэд яаж өөрчлөлт орж ийн гэдэг. Тухайлбал энэ зөв зохистой хоол өгöd хар хүүхдүүдийн өсөлт хөгжилд бараг 6-аас 15 см өндөр болдгийм байна. Ой тогтолтол сайжирдгийм байна. Сурлагын амжилтанд дээшлдгийм байна. Тэр ийм өөрчлөлтүүдийг гарна гэд. Бид хэд их олон ажлууд төлөвлөдөг бүх төвшөндөө тэрнийхээ үр дүнг үнэлээд тэгээд индикаторжуулаад хараад явбал энэ бас үр дүнд хүрнэ гэж бодож байна. Үн өсгөх боломж ер нь хэр байдаг юм бол энэ дээр хөдөө аж ахуйн яам хариулт өгөх үү, боловсролын яам хариулт өгөх үү? Тэгээ хүүхдийн хоолны мөнгөний одоо өсгөх боломж байна. Энэ судалгаа юмнуудаа оруулж өгсөн үү? Одоо өгч байгаа ийм мөнгөөр юу хүргэх тухай л ярьлаа шүү дээ эцэг дараа. Юу шин тэжээл гэдэг агуулга явж байгаа байхгүй. Тэгэхээр шимж хижээлийн тухай яриа биднэрт бол дараагийн асуудал юм уу гэдэг асуудал. Би түрүүн хэлсэн нэг талдаа бидэнд мэдээж төсвийн асуудал ингээ хүндрэлтэй байгаа. За одоогийн байдлаар сургуулийн үдийн хоолн дээр бол 1500 төгрөг байгаа. Тэгэхээр энэ өөрөө 1500 төгрөг бол 2021 онд батлагдсан юм төсөв байгаа. Тэгэхээр энэ 1500 төгрөг маань одоо яг сургуулийн үдийн хоолноос апл цох ижлэг шимт хижээлийнхаа бүрэн ханх үз хэмжээнд хүрэхгүй байгаа л да. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байгаа. Энэ дээр хараад төр ганцаараа дандаа ингээ төсвийг даах гэхээсээ илүүтэй сургууль дээр өгж байгаа үдийн хоол чинь хүүхдийн тухайн хоног таах илчлэг шимтгийлийнхаа 35%-ыг хангах хоолыг л бид нэр өгж байгаа байхгүй. Тэгэхээр боловсролын салбар яаж байгаа вэхээр тухайн хүүхдийн хоногийн 35% хэрэгцээг хангах илчлэг шимтгийлтэй хоолыг л өгж байгаа. Гэтэл цаана 65% те энэ өөрөө эцэг эхийн хариуцах асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр сургууль дээр ганцхан шимтгийлтэй хоол өгөөд төсвийн мөнгөд ингээ өглөө гэхэд цаана эцэг их өөрөө зөв хооллолтой хүүхдэд болохгүй бол эн чинь өөрөө яг эцэг эрүүл мэндийн асуудалд нэмэл үр дүн гарахгүй гэсэн үг. За тэгээ энэ дээр би бас нэмээд хэлчихэд ер нь бол яг хөө эрүүл Монгол хүнсний хувьсгал гэдэг ингээд хоёр том хөдөлгөөн эрхэж байна. За сургуулийн хоол үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөрч гэж бас байгаа 20-с 25 он. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийн хүрээнд хамгийн гол нь одоо энэ хоёр том хөдөлгөөний индикатор хаана гарах вэ гэхээр яг энэ боловсролын салбарт гарах байхгүй юу? Ягаад гэвэл энэ боловсролын салбар буюу энэ бага наснаас нь хүүхдүүдэд эрүүл байлгаж тэр эрүүл Монгол хүний асуудал яригдана, хүнсний хувьсгалын асуудал ингэж яригдах учраас энэ хөдөлгөөнүүд маань яг энэ лүүгээ индикатораа чиглүүлээд эндээ үр дүн гаргаад ингээд хамтраад ажиллавал биднэрт гаргасан хөтөлбөр бол хангалттай байгаа. Төсвийн хувьд бол мэдээж нэмэгдүүлэх асуудал явна. Нөгөө талдаа нэмэгдсэн төсвөө бид нар яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг маань хүнсний хангамжийн асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ дунд ангийнхандаа бид нар бас яг хэрэгцээ шаардлагатай энэ үед нь бас халуун хоол өгч чадахгүй нэ. Гэхдээ энэ чиглэлээр боловсролын яамны зүгээс бас аймаг орон нутгийн засаг дарга нартай хамтраад сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Одоо нийслэлт гэхэд өнөөдөр 19 мянга 20 мянга орчим хүүхдэд бид нар 7 хоногийн 3 өдөр сүү өгч байгаа. Энэ яаж байгаа вэхээр орон нутаг эцэг их хамтраад ингээд өдийн хоолн дээр нэмхэн сүү гэдэг ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа энэ ганцхан өөрөө энэ 100% төр өөрөө санхүүжүүлээд явах юм биш ээ. Энэ чинь орон нутаг хариуцах ёстой, эцэг их хариуцах ёстой. Бүгдээрээ хамтарч байгаад энэ 100%-ийг бүрдүүлэх ёстой юм шүү гэдэг дээр бас ойлгох ёстой гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Онон дарга яг хүүхдийн хоол хүнсний хангамжийн үнийг өсөхгүй доктортой байлгах боломж хэр байх вэ? Ер нь ингээ бусад юмныхаа үнэтэй адилхан л энэ хүүхдийн хоолны хүнсний хангамж гэж ялгахгүйгээр адилхан л өсөөл яваад байдаг тий. Тэгэхээр ингээд нэг тусгайлан авч үзэх тийм одоо боломж байх уу? Яг бид төрийн зүгээс бол аль болох үйлдвэрлэгчээс шууд тий аль болох импортын энсийг бол шууд импортлогчоос шууд одоо аль болох нөгөө дундын дамжлагыг бууруулах чиглэлээр тийм бодлоготой л ажиллаж байгаа. Дээрэс нь нөгөө нэг орон нутгийн хүнс гэдэг шүү тийм ээ. Яг тухайн орон нутагт үйлдвэрлээд нийлүүлж байгаа хүнс бол тээврийн зардлын хувьд байгаа нэмэлт одоо өртгүүд бас шингээгүй байдаг учраас орон нутгаасаа нийлүүлээч гэдэг асуудлыг тавьж байгаа. Тэгээ энэ маань бол нөгөө худалдаа авах ажиллагааны асуудлаар зохицуулагдаж байгаа учраас энэ дээр бол бас төдийлөн үнийг барих гэдэг асуудал одоо бол ярих байгаа. Зарим одоо юу гэдгийг одоо шинэ явж байгаа хуулийн төсөл дээр бол сургуульд хүнс нийлүүлж байгаа тохиолдолд зарим дэмжлэг урамшууллууд байж болох уугүй гэдэг асуудлууд бас яригдж байгаа. За бидний түрүү ярьсан ерөнхий гэрээний асуудал дээр бол нөгөө гэрээ байгуулахдаа гэрээний одоо тендерийн таа зүүн гэж тогтоогоо тийм ээ. Таа зүүнээс доошоо нөгөө үн хаялцах
одоо үн бууруулах маягаар ингэж хүнсний үнийг тогтоож нийлүүлж байгаа учраас энэ бол бас нэг боломж гэж бас ойлгож болно. Тий. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд бас өөрийнхөө саналыг хэлэх манай сурагчид эцэг эхийн төлөөлөл байна уу? Аа. За. Ихтэй нар тийм хэлж. За. Ямар саналтай байна? За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн нээлттэй хором хилцүүлгээр 60 минутын турш бид улс орон даяар хүүхдийн хоол тэжээл хүнсний аюулгүй байдал гэдэг асуудал ярьлаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд 3 сая 500 мянган хүн амтай гэж үзэх юм бол сая гаруй хүн ам нь хүүхдүүд байх нэ. За энэ хүүхдүүдийн хоол хүнс өнөөдөр шим тэжээл нь ямар байгаа, аюулгүй байдал нь ямар байгаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу, стандартын шаардлага хангасан хоол хүнсээр бид хангаж өгч чадаж байна уу? Тэр дундаа нийт хүн амын одоо хоол хүнсний талаарх мэдлэг мэдээлэл ямар байгаа юм. Бид өнөөдөр хоол хүнснээсээ үүдэлтэй эрүүл мэндэ алдаж байгаа асуудал нь ямар хэмжээнд очичоод байгаа юм гэдэг дээр бүхий салбартаа хамтын ажиллагаагаа уялдуулж дүгнэлт гаргах учиртай. Тэгжээж бид цаашд эрүүл Монгол хүнийг бий болгох асуудал дээр одоо шинэ гаргалгаа гаргах учиртай. Өнөөдрийн нэвтрүүлэг бол хүнсний хувьсгалын хүрээнд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг хөндлөө нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн нийт зочдтой баярснаа илэрхийлье. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай үзэгчтэй.